бид нар 537 мянган тэтгэвэр авч байгаа тэтгэврийг 80 мянгаар нэмэгдүүлсэн. Мөн цалинтай Одоо баг байна гэж байгаа. За одоо нэмэх асуудал зарим одоо улс төрчид маань нэг нөгөө ихэд сая 500 болох боломж байгаа гэж хутлаа цуураад хүмүүсийг ингэж дөргөрж болохгүй шүү дээ. Нөгөө талдаа бид нар нийгэм дадлын шимтгэлээ шудраг төлсөн нь илүү тэтгэвэр авах хэрэгтэй үстэй. Энэ чинь шудрагаас мөн үү? Илүү одоо их тэтгэвэр авж байгаа сая 500 мянган төгрөг авж байгаа хүнтэй барьцаал өөрөө бол төлөөгүй л хүн байгаа шүү дээ. Нэг нөгөө л. Тийм учраас нийгэм даатгалаа үнэн шударгаар одоо хуульд нийцүүлээд 20 жил төлсөн байх хэвээр тэтгэврийн насанд хүрсэн байх хэвээр 60 55 хүрсэн байх хэвээр. Үнэхээр илүү төлсөн бол та тэтгэвэр илүү авна. Гэхдээ баг төлөөд насаараа хөдөлмөр эрхлээгүй эсвэл 10 жил 20 жил нь хүрээгүй хүн бол баг тэтгэвэр авах нь одоо үнэн биз дээ. Одоо та бүхэн тэтгэвэр авч байлаа гэж бодоход та өндөр авдаг. Насаараа одоо ур чадвараа илүү үзүүлээд илүү цайл. Гэтэл би насаараа ажил хийх үеийн тэнд орилж явж яснаа энэ их аваад байна. Би энтэй адилхан. Тэгвэл та гайх биш. Тэгвэл би насаараа шудраг ажил ямар хэрэг байгаа юм бэ? Энэ маань нөгөө талдаа одоо энэ бослого хөдөлгөөн хийхээр л нэмээд байх юм бол та нар ч гэсэн бодон залуучууд. Үгүй жигсаал хийгээд болчдөг юм байна. Нийгэм дадлын шимтгэлээ төлөөд яах юм бэ? Та нар ч гэсэн буруу үлгэр дуурайд үзүүлж шээ. Тийм учраас нийгэм даатгалын сан бол нийгэм даатгалын шимтгэл гэдэг зүйл татвар биш шүү залуучуудаа. Энэ таны нийгмийн баталгаа, таны хөдөлмөрийн чадвар буурах үед өндөр наснд хүрэх үед таны эргээд одоо нөхөртөөгөө та хоёрын сарвалганы баталгаатай орлого, нийгмийн баталгаа. Тийм учраас энүүгээр улс төр хийгээд болж штэ гэж нөгөө талдаа одоо улсаа дампууруулах гэдэг юм зарим улс төрчид маань одоо гадаа байгаа хүмүүсийг турхираал ингэж болохгүй шүү дээ. Шудраг ажилласан хүн өндөр тэтгэвэр авч байгаа. Зарим хүмүүс ажиллаагүй жил нь хүрээгүй байж би энэтэй барьцаад байна. Юу гэсэн үг юм биш шүү дээ. Тэгвэл та залуучууд таах нийгэм дадлын санд итгэхгүй шүү дээ. Тэгж чад нэмчдэг юм байлаа яхаа төлөөд яах юм бэ гэж. Тийм учраас ийм буруу сэтэл өгч болохгүй. Бид нар эх жил 2027 онд дахиж тэтгэврээ нэмэгдүүлнэ. Инфляцтай уялдуулж. За одоогийн байдлаар 7 орчим хувьтай байгаа инфляц. Бид нар 8.6-аар нэмэгдүүлсэн 2026 оныхыг 2027 оных одоо энэ жилийн инфляцийн гүйцэтгэл ямар байх нь вэ? Бид нар жил болгон инфляцтай уялдуулж тэтгэврээ нэмэгдүүлэх хуулиа баталчихсан. Хуулийн хүрээнд ажил намайг л тэтгэвэр нэмэхгүй гэдэг юм. Би ч улсын хурлын баталчихсан төсвийн хүрээнд л тэтгэврээ нэмэн штэ чааваас энэ чинь одоо. Тийм учраас бид нар 480 тэрбум төгрөгөө 537 мянган ирнэ. Яг тэгш байгаа л 80 мянга. Харин ч засгийн газар зөв шийдвэр алгацлаагүй шүү. Өндөр авч байгаад нь хэрвээ 8.6-аар ховчилж нэмсэн бол өндөр авдаг хүмүүсийг өндөр нэмэгдээд бага авдаг хүмүүсийг 30 мянгаар нэмэгдэх байсан. Тийм учраас нийгэм дадлын шимтгэлээ төлцгөөё, шудраг төлцгөөё. Би ч шудраг төлье, та ч шудраг төль. Зарим гишүүдээ санал гараад явж байгаа одоо тийм ээ. Бид нар манай яам маань хөдөлмөрийн яам шүү дээ. Тухайн ээж маань 500 мянган төгрөг аваад 3 жил ажил хийхгүй гэртээ байх уу? Эсвэл бид нар ажил их бололцоод хөдөлмөрийн чадвартай бол та хөдөлмөр эхлэеч л гэдэг асуудлыг ярьсан. За мэдээж улсын хурл шийднэ. Энийг бас би шийдэхгүй шүү. Намайг нэмэхгүй байгаа юм шиг та нар маань буруу ойлгоод одоо сүүлдээ чинь комментоор намайг одоо элдвэр хэлж шээ. Ядаж өнөөдөр баярын өдөр гэж битгий.